Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Синий телевизийн VIP тодорхойлолт харилцагын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт үйл хөдлөх хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. За үүнтэй холбогдуулаад студидтэй үйл хөдлөх хөрөнгийн менежментийн төвийн захирал Ханд Сүрэн болон сургалтын ажилтнууд Жавхлан нарыг урьсан байгаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд ч энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн зах зээл сүүлийн 20 жилд бол эрчимтэй өргөжөж байна гэж хэлж болохоор байна л да. Гэхдээ яг одоо зах зээл нь өргөжөж байгаа боловч бас судалдаг энд одоо яг ойлголттой явдаг хүмүүсийн тоо бас цөөхөн байгаад байх шиг харагддаг. Тэгэхээр энэ талаар ярилцлага эхлэе. Төвийн зүгээс бас сургалт зохион байгуулах гад бэлтгэл ажил явагдаж байгаа шиг байна. Ямар зочиртай сургалт зохион байгуулахаар зэхэж байна вэ? За юуны өмнө би эхний асуултанд эхлэх хариулчих. За үйл хөрөнгийн зах зээл гэдгийг бол манай нөхцөлд барилгын зах зээлтэй аягүй хандурч ойлгодог. Барилгын зах зээл маань үйлдвэрлэл явуулдаг зах зээл, үйл хөрөнгийн зах зээл гэдэг нь тухайн зах зээлийн орчинд хөрөнгө оруулаад гарцыг одоо тодорхой хэмжээгээр менежерддэг үйл ажиллагаа зохион байгуулдаг хэсгийг бол үйл хөрөнгийн зах зээл гэдгийг. Тэгэхээр манай нөхцөлөд өөрөж хэлсэнчлэн сүүлийн 10 жил бол эдийн засгийн өсөлттэй хамтаар одоо эрчимтэй өссөн. Үүний хажуугаар бол аягүй олон барилга байгууламжууд баригдсан. Хэдий ч одоо яг тухайн хөрөнгийг менежердэх буюу удирдах чиглэлийн албан тушаалтнууд манайд өнөөдөр сайн бэлтгэгдэхгүй нэгдүгээр. Хоёрдугаар ийм төрлийн албан тушаалтнууд мэргэжлүүд манайд хомс байгаа. Ийм учраас манай үйл хөрөнгийн менежерийг Монгол олон улсын стандартаар Монгол менежерүүдийг Монголд дотоодын зах зээл дээр гадаадын зах зээл дээр тоглох боломжтой хүний нөөцийг бэлтгэж зарсан байгаа. Сургалтын яг гол зорилго нь одоо юунд оршиж байна? За манай төвийн одоо байгуулсан зорилгыг эхэлж ярих нь зүйтэй баг. Тэгэхээр манай улсад бол ингээд үйл хөдлөх хөрөнгө дээр тодорхой хэмжээний одоо хувь хүн иргэд одоо хөрөнгө оруулалт хийж байна. Тэрхүү хөрөнгө оруулалтыгаа одоо урт хугацаанд өөр өгөөжтэй хүртэх нь чухал байна гэж үзэж байгаа. Тийм болохоор бол манай дээр одоо бэлтгэж байгаа зүйлсүүд бол дандаа үйл хөдлөх хөрөнгө бордуулах чиглэлээр сургалтууд хийж байна. Одоо ирээлтэр гэдэг ч юм уу тийм. Манай төвийн сургалтын гол одоо бидний оруулж ирж байгаа зүйлс нь юу вэ гэхээр энэ одоо үйл хөдлөх хөрөнгийг урт хугацаанд доктортойгоор ашиглах. За мэдээж бол одоо хөрөнгийн үнц нэрийг алдагдуулахгүйгээр за бүр болж өгөөл бол үнц нэрийг нэмэгдүүлэх чиглэлээр бол бид сургалтыг зохион байгуулахаар байгаа. Тэгэхээр энэ эхний сургалт маань үйл хөдлөх хөрөнгийн менежер гэдэг сургалт байгаа. Манай сургалтын гол одоо хичээлийн агуулга бол Америк нэгдсэн улсын одоо 80 жилийн түүхтэй үйл хөдлөх хөрөнгийн менежментийн төвөөс бид нар албан ёсны эрхтэйгээр сургалтыг бол хийхээр төлөвлөж авсан байгаа. Гэхдээ бидний сургалтын гол онцлог нь юу байгаагүй гэхээр бид нар бол мэдээж Америкийн соёл, Монголын соёл бол өөр. За мэдээж зах зээлийн онцлог ч өөр байгаа болохоор бид нар үүнд тохирсон бас Монголынхаа нутаг дэвсгэр дээр илүү хэрэгж болцоотой тэр зүйлсүүдийг оруулж өгсөн байгаа. Мэдээж бол хүний нөөцийн менежмент, за ингээд мэдээж борлуулалт дээр гарахад маркетинг борлуулалт ярина. За тэгээд нөгөө талаас бас хууль эрхцэн онцлог ч гэсэн өөр байгаа. Тэрийг бид нар илүү сургалтандаа тусгаж өгснээр илүү онцлогтой байгаамаа. Энэ сургалтанд тэгэхээр хинүүс одоо ямар хүмүүс хамрагдаж болох вэ? За энэ сургалтанд үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд, үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээс тодорхой хэмжээний орлого олдог одоо орон сууцны болон барилгын эзэд, за үйл хөдлөх хөрөнгийн зах зээл одоо менежер хийдэг хамгийн түрүүний хүнийг санахаар риэлторууд явдаг. Риэлторууд мөн цаашлаад одоо сууц өмшгөлийн холбооны захирлууд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж, за мөн одоо сургалтын орчин, цагийн хуваар энэ бүгдийг та бас тодорхой ярихгүй юу? За тэгээ. За сургалт маань бол энэ сарын одоо 23, 24-ний өдөр буюу дараагийн 7 хоногийн 5 дахь хагас өдөр байгаа. За энэ удаагийн сургалтанд маань бол 2 өдрийн бүтэн өдрийн буюу 16 цагийн сургалт байгаа. За мэдээж бол энэ бол анх чиртний сургалт. За мэдээж цаашаа одоо илүү их одоо сургалтаа дараагийнх нь левелүүдийг гэх юм уу агшин төвшний сургалтуудыг аваад за олон улсын төвшөнд үнэлтгүүс одоо шалгалтыг өгөөд одоо хэрвээ шалгалтанд тэнцэх юм сертификат авах тийм болцоотой байгаа. За сургалт явагдах газар маань гэх юм бол одоо 13 дугаар хороолт Шинэ Монгол Дэд сургуулийн хажуудалд явагдахаар байгаа. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай холбогдох утсаар авна уу. Тэгээд манай утас бол 9910 5040 гэсэн утсаар холбогдож болно. Үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа одоо мэрэгжлийн хүмүүсийн хувьд судалгаа бас явуулж үзсэн болов. Эдгээр хүмүүс яг одоо энэ үйл хөдлөх хөрөнгийнхөө зах зээл дээр ажиллах боловсон хүчин хүн байдгүй. Энэ талаар заасаргүй. За тийм үйл хөдлөх хөрөнгийн зах зээл одоо нийт 900 гаруй ажилчид байдаг. За түрүүн хэлсэнчлэн сүүлийн 10 жилд манай үйл хөдлөх хөрөнгийн салбар эрчимтэй өссөн боловч яг олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа одоо үйлчлэгийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд бол цөөхөн байдаг. За яг энэ үйл хөдлөх хөрөнгийн менежментийн талаар үйл ажиллагаа явуулдаг нийт 5 компани байдаг Монголд. Эдний 3 нь л гадаадын компани байдаг.
Боловсруучийн бэлтгэх асуудал дээр манай улс ер нь яаж хандж байгаа шиг байна? Боловсруучийн бэлтгэх асуудал дээр одоо яг өмнөийг хэлэхэд бол одоо бор зүрхээрээ л явж байгаа шүү дээ бид нар чинь тий. Яг өмнөдөө бол яг энэ үйлдэл хөрөнгөний салбарт болон үйлдэл хөрөнгөний одоо риэлторын тал дээр гадаадд юм олон улсад одоо жишг боловсрол эзэмшсэн хүмүүс бол манад ховор байдаг. Миний өөрийн зүгээс бол би 2011 оноос хойш үйлдэл хөрөнгөний салбарт, барилгын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд яг үйлдэл хөрөнгөний менежментийн одоо 2000 одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн. Тэгээд яг энэ чиглэлээр өөрөө гадаад дотоод аюул олон одоо байгууллагуудтай өөрсдийн одоо манай өнөөдрийн түвшинд харьцуулж үзсэн. Мөн олон төрлийн судалгаа, олон төрлийн сургалтын материалуудыг бол олж үзэж гэж бас өөрсдийн байгууллагад хэрэгжүүлсэн байдаг. Манай байгууллагад. Тэгээд яг сүүлийн 1 жилээс бол одоо олон улсын үйлдэл хөрөнгөний менежментийн төв гэж Америк төвтэй энэ компанитай холбогдоод эдийн сургалтыг бол нэлээд бас олон улсад цар хүрээтэй сургалт байна гэж манай байгууллагаас зөвлөсөн учраас энийг оруулж ирээ. Манайд одоо болсон хүчингээ бэлтгэе гэсэн тийм зорилго тавиад энэ төвийг байгуулсан байгаа. Тэгэхээр нэг зүйлийг тодруулмаар байна л да. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэх хөрөнгөний менежмент гэдэг нь өөрөө яг ямар учиртай, ойлголттой ийм одоо зүйл бай тийм ээ. Үйлдвэрлэх хөрөнгөний менежмент гэдгийг одоо хүмүүс бас ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөхгүй байна. Тэгээ үйлдвэрлэх хөрөнгөний менежмент гэдгийг ярихын тулд үйлдвэрлэх хөрөнгөний салбараа эхлээд яаж яваадаг вэ гэж ярьчих хэрэгтэй байгаа. Тэгэхээр үйлдвэрлэх хөрөнгөний салбарт одоо салбарын бүтээгдэхүүнүүдийг бол орон сууцны офисын зорилттой, мөн үйлдвэрлэлийн зорилттой гэх мэтчлэн нийтдээ ерөнхий 6 ангилдаг байж байгаа. За эдгээр үйлдвэрлэх хөрөнгийг 3 дахь чиглэлийн өмнөөс буюу тухайн үйлдвэрлэх хөрөнгөний эзний өмнөөс менежерт буюу удирдах. За энд нь голчлон юу ордог гэхээр тухайн үйлдвэрлэх хөрөнгийг харж хамгаалах, тухайн үйлдвэрлэх хөрөнгөөс олох орлогыг өсгөх, тухайн үйлдвэрлэх хөрөнгөний үнэлгээг тодорхой түвшинд барих буюу түүнээс нь одоо зах зээлийн байдлаас шалтгаалаад өсгөх гэсэн ийм 3 чиглэлд бол нэлээд анхаарч үйл ажиллагаа явуулдаг тийм салбар байж байгаа. Үйлдвэрлэх хөрөнгөний менежер гэдэг хүн бол үйлдвэрлэх хөрөнгөний зах зээлтэй холбоотой ер нь яг сүүлийн үед ингэ ажиглаад байж хахад хэд хэдэн одоо борлуулагч компаниуд байгаад ах шиг байна л да. Тэгэхээр эдгээр компаниуд одоо энэ зах зээл дээр яг бодит байр суурь олсон байдаг болов уу? За одоо та нарын бэлтгэж байгаа энэ сургалтын сууснараа бас ямар үр дүн гарна гэжсэн юм хүлээлттэй байгаа бол. Тэгэхээр үйлдвэрлэх хөрөнгөний зах зээл дээр яг үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхийдөө 30 гаруй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байдаг. Тэр компаниудын гол үйл ажиллагаа нь бол ерөнхийдөө брокерийн үйл ажиллагаа хийдэг буюу одоо зуучлалын үйл ажиллагаа хийдэг. Зарим хэсэг нь бол зөвлөгөө өгдөг, зарим хэсэг нь бол зах зээлийн мэдээлэл бэлтгэдэг юм компаниуд байдаг. За энэ сургалтаар бол манайх шинэ төрлийн ажлын байр бий болгож байгаа. Ягаад гэвэл энэ ойлголт маань өндөр Монголд бол байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо гэдэг этгээд одоо барилгатай за тухайн барилгаас орлого байлаа гэж бодоход нэг хамаагүй одоо менежер аваачаад за манай барилгыг энэ одоо барилгаас олж байгаа орлогыг зарлагыг хянаад энэ хайртай барилгыг одоо харж хамгаалаад байжийгээ мэрэгчлэн босгоо аваачаад тавьчихдаг. Энээс одоо юу үүсдэг вэ гэхээр жилийн дараа 2 жилийн дараа нөгөө барилга эргэн тойронд нь хог эсвэл дотор нь ингээд ороод үзээд коридороор нь явхад ингээд одоо юу гэдгийг хамныхын цаас нь хуулраад унтсан. За одоо нөгөө обоонууд нь бүгдээрээ ингээд муудсан ч гэдэг юм уу. Ийм байдлаар л харж хамгаалах нөгөө мэрэгжлийн хүмүүс биш учраас энийг бол айгүй хоригтуулсан харагдчихдаг. За тэгэхээр энэ сургалтанд хамрагдсан хүн яг ийм төрлийн стандартыг хэрэгжүүлээд олон улсад байж байгаа энэ сургалтыг энэ төрлийн стандартыг Монголын үйлдвэрлэх хөрөнгөний зах зээл хэрэгжүүлснээр манай үйлдвэрлэх хөрөнгөний үнэлгээ өөрөө өснө. Таны өнөөдөр үйлдвэрлэх хөрөнгөд ямар нэгэн хэмжээгээр холбогдсон үйлдвэрлэх хөрөнгөний хөрөнгө оруулалтын чинь хэмжээ бол ирээдүйд бол үнэлгээ нь буурахгүй гэсэн үг юм байна. Түрүүнд бас та хэллээ л дээ энэ Америк нэгдсэн улсын системтэй ийм одоо сургалтыг бид нэр ингээ явуулах гэж байна гэдэг чинь Америк бол шал өөр одоо соёлтой орн байгаа шүү дээ. Монголд болохоор бас нүүдэлчин гаралтай одоо л дөнгөж үйлдвэрлэх хөрөнгөний зах зээл дээр тогтгож байгаа ийм одоо орн гэж миний хувьд үзэж байна л да. Тэгэхээр хоёр өөр соёлтой ийм улсын хоорондын одоо сургалтын менежмент хэрвээ хоорондоо уялдах бол за ер нь бол яг миний ойлгож байгаагаар бидний ойлгож байгаагаар юу вэ гэхээр өөрөө энэ одоо бид нар бол барууны менежмент буюу Америкийн, Европын менежментүүдийг аваад за тэр чиглэлээр барилга байгууламж барьж байна. За тэрхүү барилга байгууламжийг тентхийн соёлоор, тентхийн одоо зүйлсээр барьж байгуулсан юм чинь бас тэрийг одоо тэрний үр ашигтайгаар удирдах гэдэг зүйлсийг бид нар оруулж ирэх зүйтэй юм аа. Тэгэхгүй бол за бараг жирийн л одоо жижигхэн барилга бараг 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байх. 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барьсан юм аа
ерөөс огтхон удирдахгүйгээр ингээд хий хоосон орхих ч юм уу эсвэл одоо хин нэгэн хүн түрээслүүлж ингээд яваад байдаг. Нөгөө түрээслэгч нь өөрөө одоо байгалийн ашигтайгаар их юм уу эсвэл одоо илэгдлийн одоо зөв бусаар ч юм уу ашигласнаас болоод одоо эцэд одоо тодорхой хэмжээний хохирол учирчиж магадгүй. Тэрхүү хохирлыг одоо байлгахгүй юм аа. За мэдээж бол энэ өөрөө яг мэрэгсэн салбар Монголд бол шинэ ойлголт болгож энэ баруунд бол нэлээдгүй мэрэгсэн салбар руу болохоор тэр бэлэн одоо мэдлэгийг одоо бид нар шууд импортлж оруулж ирье гэж. Түүнээс биш шууд одоо ингээд бид нар шинээр нэг ийм байдгийн байна. Одоо энэ Монголын нөхцөлөөр ингэж хийя гэдэг айх нь бол өөрөө хүндрэлтэй байна л да. Тийм болохоор аль болох барууны сайн дуршлагатай кейсийг оруулж ирье. Түүн дээрээ бид нар бол одоо сургалтаа хийгээд цаашдаа үйл ажиллагаа хийгээд Монголын одоо өөрийн гэсэн түүх бий болно. Тэр Монголын давуу тал онцлогуд бий болно. Тэрнээс нь үндэслээд бас сургалтынхаа агуулга материалыг бол баяжуулж явна гэдэг бидний алсын хараа төлөвлөгөөтэй явж байгаа. Сургалтанд хамрагдаж байгаа за оролцогчид ер нь ямар шаардлагат хангасан байх шаардлагатай явж байгаа вэ? За бидний хувьд бол аль болох одоо дээд боловсролтой гэдэг нэг тэргүүний шаардлага тавьж байгаа. Яагаад тэгэхээр бас энэ гадны соёл, гадны менежментийн бас нэлээдгүй өргөн хүрээтэй ойлголтууд орж ирнэ. Нөгөө талаас бас гол нь бол ерөөсөө энэ чиглэлээр ажиллах, цаашид өөрөө одоо өмч хөрөнгө юм уу эсвэл өөрөө л бусдын өмч хөрөнгийг одоо удирдан зохион байгуулах тэр сонирхолтой энэ чиглэлээр ажиллах нь одоо сонирхолтой тийм хүмүүстээр л бид сургалтаа явуулъя гэж байна. Ер нь бол зүгээр хүмүүс одоо үйл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэрхээр илүү томор ойлгож байж магадгүй. Зөвхөн энгийнтэй хэлэхэд бол та өөрийн орон байраа хэрхэн одоо үр ашигтай өгөөжтэйгээр одоо ашиглах юм бэ? Тэр талаарх сургалт юм аа гэж бас нөгөө талаар энгийнээр хэлэх юм бол ойлгож болно. Одоо байгаа явагдаж байгаа энэ тогтолцоо өөрөө ер нь яг хаана нь одоо гажуудалч гэдэг юм уу ийм зүйл үүсэж байна гэж та бүхэн судлаад үзсэн бэ? Үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр за мөн одоо энэ зах зээл дээр ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчнүүдийн хувьд шүү дээ. Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн манайд энэ салбарт яг ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин бол өнөөдөр Монгол улсын хэмжээнд тун хоносхон. Яг үйл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчин гэдгийг бол саяхан манай үйл хөдлөх хөрөнгийн ассоциацаас риэлторын одоо мэргэжил олгох сургалт гэдэг юмар баталгаажуулсан байж байгаа. Энээс өөрөөр яг энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт буюу үйл хөдлөх хөрөнгийн хөрөнгийг менежердэх тухайн хөрөнгөөс олох орлогыг өсгөх тухайн хөрөнгийн одоо хөрөнгөтэй холбоотой бусад одоо татварын бай за тухайн хөрөнгийг одоо засвар үйлчлэгээний бай гэсэн ийм одоо менежерийн үйл ажиллагааг бол явуулдаг одоо яг мэргэжлийн хувь хүмүүс бол том бага. За тэгээд бас нөгөө талаас бас хэлэх юм бол нөгөө Монгол бол үйл хөдлөх хөрөнгийн одоо нийлүүлэлт бол маш ихээр нэмэгдэж байна. Тэгээд түүнийгээ дагаад бол ирээдүйн одоо зам төлөв нь юу болох юм бэ? Энэ зах зээлийн зам төлөв бид нар юу ч харж байгаа. Илүү одоо зөв зохион байгуулалттайгаар тэр үйл хөдлөх хөрөнгийг одоо менеж хийж байгаа тэрхүү газараас одоо хэрэглэгч нар одоо холдон авагч нар байр орон сууц офс одоо юу гэдэг тэр зүйлсийг авах юм байна гэж бид бас харж байгаа. Мэдээж одоо нийлүүлэлтэд дагаад өөрөө энэ маань бас чанарын асуудал гарч ирэх байх. Өмнө нь бол одоо нөгөө нийлүүлэлт нь хомс байсан болохоор илүү нөгөө нийлүүлэлт талаас илүү одоо бэлтгэн нийлүүлэгчдийн байна анхаарч ирсэн бол одоо илүү энийгээ зохистойгоор удирдах тийм зүйлс рүү орох болов уу гэж бид харж байгаа. Одоо нэг жишээ аваад хэлэхэд бол одоо та орон сууц худалдаа авсан байж болно л та тий. Орон сууц худалдаа авсан тодорхой төгрөгөөр худалдаа авсан байна. Жилийн дараа 2 жилийн дараа нөгөө орон сууцны сууч өмсгөлийн холбоо ажиллаагүйгээс болоод жилийн дараа 2 жилийн дараа та өөр газар нөхөр болол гэр бүлийн асуудлаас болоод хувийн асуудлаас тэгэхээр тухайн жил одоо 2 жил барьсан таны орон сууц гэдэг бол 2 жил одоо дор хаяжуулал банкны татгалзсан хүмүүс чинь илүү одоо үнээр бол зарагдах ёстой. Ер нь логик утгаараа хөрөнгө оруулалт гэдэг утгаараа гэтэл яг өнөөдрийн нөхцөл байдал 2 жилийн дараа нөгөө сайн харц хамгаалаагүй харцлаагүй хөрөнгүүд чинь аюу муудчихдаг хуучин юм шиг харагддаг. Тэгэхээр анхныхаа барьж авсан үнийг барьж авах үнэтэйг л тэрнээс доогуур үнээр зарах жишгүүд бол аюу их байдаг. Тэгэхээр ийм тохиолдолд бол одоо дотоодын зах зээл дээр иргэн бид ч гэсэн хэм боож гэсэн үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт гэдэг бол аюу эрсдэлтэй санагдаад байдаг. Тийм тохиолдол байдаг. Гэхдээ олон улсын зах зээл дээр үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт гэдэг нь хадгаламжийн бас нэгэн хэлбэр байдаг. Одоо өөрийн хөрөнгийг тодорхой хэмжээнд хадгалж үлдэх. Хэний баталгаа нь юу гэдэг вэ гэхээр сайн үйл хөдлөх хөрөнгийн менежментийн компаниуд буюу хувь хүмүүс хандснаар энэ үйл ажиллагаа улам баталгаатай болох боломжтой байдаг. Манайд одоо яг ийм сайн гэж хэлж байгаа татгаж байгаа компани байна уу?
За нэрийг хэлэхэд одоо бас цаашаа юм дээ. Ямар ч байсан 5 компани байдаг. 5 компаниас 3 нь бол гадаадын компани байдаг. Тийм. Ямар ч байсан хэрэглэгчид өөрсдөө бас энэ компаниудыг сонгож авахдаа яг энэ одоо мэрэгжлийн боловсон хүчин байна уу үгүй юу гэдгийг бас сонгож судлах ийм боломжийг бүрдэж болох нь шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Тийм нөгөөгөөр хэлэх юм бол өөрсдөнд нь одоо стандарт ойлголт бий болж байна гэсэн үг болно. Урд нь бол үйл хөдлөмжийн менежмент гэдээ ярихаар хүмүүсээс ойлгохгүй, үйл хөдлөмжийн менежер гэдээ ярихаар ойлгохгүй байсан бол одоо үйл хөдлөмжийн менежер гэдээ ярихаар энэ хүн бол ийм хариуцлагатай, тодорхой өгцөн хариуцлагатай, тодорхой үйл ажиллагааны чиглэлтэй би энэ одоо үйл хөдлөмжийн менежер гэдэг хүнээс ийм тодорхой төвшний үйлчлэгийг бол авах юм байна гэдэг ойлголт одоо ерөнхий ойлголтыг бол үүсэж байгаа гэж ойлгож байна. Түрүүний таны тэр ярьсан одоо юу гэдгийг нэг бай Оросоос худалдаа давлаа хэд 2 жилийн дараа буцаага зарахад нөгөө авсан үнээсээ 2-3 саяар буулгаж зардаг ч гэдэг юм уу. Ийм байдал одоо манад их байгаа гэдэг нь сонирхолтой санагдаад байна л да. Тэгэхээр энэ үйл хөдлөх хөрөнгийн менежмент нь өөрөө Монгол улсад нутагшаад хэрвээ ингээд хэрэгжээд эхлэх юм бол бид нар тэрийг 2-3 саяар буулгах биш 3-4 саяар бас өсгөө зарах ийм боломжийг бас эрэлхийлж болох юмаа гэсэн ойлголтыг авч болох юм байна тийм ээ. Тийм ээ. Үйл хөдлөх хөрөнгийн менежер, үйл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа явуулж байгаа компани гол зорилго бол тухайн хөрөнгийн үн цэнийг алдагдуулахгүйгээр барахгүй тухайн хөрөнгийн үн цэнийг өсгөх ийм үйл ажиллагаанд бол голчлон анхаардаг гэж байгаа. Түрүүнд бас та нийлүүлэлттэй холбоотой мэдээллийг хүргэлээ л дээ. Нийлүүлэлт их байгаад байдаг. За харин худалдаа авахчид цөөхөн байна гэж байна. Ерөн сүүлийн үеийн Орос улсны нийлүүлэлттэй холбоотой мэдээлэл өгсөхгүй. За бидний хувьд бол яг энэ орон сууцны үн ханш дээр бол голчож анхаарч судалгаа хийгээгүй. За нийлүүлсэн орон сууцыг хэрхэн яаж одоо хэн удирдах байна? Тэр мэрэгжлийн удирдах байна уу? За одоо удирдахаас болоод одоо илүү үн цэн нь одоо өсөж гэнэ буурж гэнэ гэдэг зүйлсүүдийг бол нэлээд судалсан. Зөвхөн энгийндээ л хэлэхэд одоо ингээд Жапан таван ч юм уу тийм байрлалууд байдаг тий. Дотор нь одоо үйлчлэгээ сайтай болохоор хүмүүс нь одоо оршин тэнд л амьдрахын сэн гэдэг хүмүүсийн залуучуудын мөрөөдөл байдаг. Тэгээ юунда байгаа юм бэ гэхэд яг хажуу талд нь зөндөл байрлалууд байгаа. Тэгээд гол нь юу байгаа юм бэ гэхээр тэрийг арчилд үйлчлэгээ, цэвэрлэгээ, за тэгээд харуул хамгаалалт эсвэл одоо хугацаанд засвар үйлчлэг хийж байгаа. Тэр нь л өөрөө үн цэнийг хадгалаад байгаа. Магадгүй бас нэг үн цэнийг нэмэгдүүлж гинөө гэдэг нэг зүйлс яриад байгаа. Юу гэхээр магадгүй нэг байрал одоо хотын төвд маш одоо сайхан том байрлал барьчаад тэр дотроо одоо хаамаагүй каноны үйлчлэгээ ч юм уу нөө тухайн барилгатай нийцээг үйлчлэгээнүүд явуулаад байх нь өөрийнх нь тэр нэг хай локейшн буюу тэр нэг боломжоо алдчихж байгаа. Тэгэхээр илүү их одоо энэ цэг дээр байршсан барилгад ямар чиглэлийн үйлчлэгээ явуулах оновчтой энэ нэр яах вэ гэдэг илүү нэг бизнес чиглэл нөлөө харж өгөх болцоонуудыг бид нар судалсан болохоор яг үнийг нэг зах зээл дээр нийлүүлэлтийн үннийг судлаагүй байна. Энэ сургалттай холбоотой мэдээллийг асуухад үн төлбөрийн талаар яриаггүй санагдаж байна. Ер нь бас сургалтанд хамрагдаж байгаа иргэд ямар хэмжээний төлбөртэйгээр оролцох вэ? За сургалтанд хамрагдаж байгаа иргэд бол нийт 16 цагийн сургалт байгаа. Энэ 16 цагийн 12 цаг нь бол лекц, 4 цаг нь семинар орох юм. За тэгээд төлбөрийн хувьд бол 508 төгрөгийн үнэтэй байгаа. Тэгээд сургалтанд хамрагдсан хүмүүс бол үйл хөдлөмжийн менежментийн төвийн гишүүд болохоос барахгүй үйл хөдлөмжийн менежерийн одоо туризм менежментийн тийм одоо гарын авлага буюу манай төвөөс одоо бүр зорж гаргасан тийм одоо софтвер тийм програмыг бол дагалдуулж авах юм байна. Тийм програм хангамжийг дагалдуулж авах юм байна. Сууц өмчлөгчтэй холбооны дарга нар одоо энд хамрагдах боломжтой гэж та түр хэлжсэн. Ер нь энэ бас ямар нэгэн тоо баримт байгаа болов хичнээн одоо сууц өмчлөгчтэй холбооны дарга нарыг хамруулах боломжтой юм байна гэсэн ихний бодлоготой тоо гарсан юм. За энэ дээр бол манай одоо судалгаа хийж байгаа. Яагаад судалгаа хийж байгаа вэ гэхээр энэ төрөнд бол үйл хөдлөмжийн менежмент гэдэг бол нөгөө талдаа хөрөнгө оруулалтын менежмент гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр энэ төрлийн үйлчлэгийг авах хамгийн сонирхолтой нэгдүгээр зэрэг улсууд бол хөрөнгөөс ямар нэгэн хэмжээгээр орлого олдог хүмүүс байдаг учраас тухайн хүмүүстэй манай төлхөө эхлээд үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний дараагаар би ягаад сууц өмчлөгтэй холбоо гэж хэлсэн гэхээр иргэд бид нар өөрсдөө орон сууцны сууц өмчлөлийн холбоо компаниудыг бас сонгодог хэрэгтэй. Тэгэхээр иргэд энэ талаар мэдээлэл авснараа сууц өмчлөгчтэй холбооны одоо холбооныхаа ажилчдыг болон сууц өмчлөгчтэй холбооны удирдлагуудыг бол шаардлага тавьж эхлэх юмаа гэж бид харж байгаа.
За баярлалаа. Сургалттай холбоотой мэдээлэл ус үзэгчид маань тодорхой хэмжээгээр авсан байх гэж бодож байна. За ямар ч бас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол үзэгчтэй авах үйл хөдлөх хөрөнгийн менежментийн төвтэй холбогдоод за энэ сургалтын талаарх мэдээллийг авч болох байх. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.